Сайн байцгаана уу? Бүгд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Хичээл эхлэхдээ гудсан дээрээ завилж суугаад хоёр гараа цэжнийхээ өмнө хавсраад залбирая. Биеэ мэдрээд, амьсгалаа мэдрээд, биеэр гүйж байгаа энергийнхаа урсгалыг мэдрээд хэсэг сууя. Энэхүү хичээлийн үеэр дараагийн байрлалуудыг бүгдээрээ авахдаа ужаан амьсгалаар амьсгалъя. За нүдээ нэгтээ нэг удаа гүнзгий амьсгал авч гаргаад тэгээд бүгдээрээ босоод зогсъё. Гудсныхаа дээд хэсэг дээр ирээд уул байрлалыг авъя. Хоёр гараа цэжний өмнө эсвэл биеийн хоёр талд сул орхиод ингэр цэжээ нээгээд мөрөө чихнээсээ хоол хүзүү урт толгоон оройгоороо дээшээ өндөр. Хоёр хөл маань идэвхтэй, булчингууд нь идэвхтэй. Ахар сүлээ доош нь чиглүүлээд. За тэгээд толгоон оройноос хөлийн уул хүртэл биеэ мэдрээд. Хөлийн улнаасаа толгоон орой хүртэл биеэ мэдрээд, цэг зогсож байгаагаа мэдрээд. Гүнзгий сайхан амьсгалуудыг аваад гаргая. За эндээс бүгдээрээ мод байрлал руу шилжих болно. За би та бүхэндээ харуулах зорилгоор камер руугаа эргээд зогсъё. За эхний ээлжин зүүн хөл дээрээ тэнцвэрээ олж байгаад баруун хөлөө нуглаад баруун хөлийн ул зүүн буйны дотор талд наалцсан байгаа. За тэгээд тэнцвэрээ олоход хэцүү байвал хан налаа зогсож болно. Хоёр гар цэжний өмнө залбир сэлбэрт. Тэгээд харсныхаа төвшөнд нэг зүйл дээр төвлөрүүлээд анхаарлаа. Тэгээд тэнцвэрээ олно. За хоёр хөл маань бие рүүгээ түлхэлцэж байгааг мэдэрнэ. За гүнзгий амьсгалуудыг аваад гаргая. За удаан алгуурхнаар баруун хөлийг доош нь буулгалаа. Хөл гараас ихсрээд. За одоо эсрэг талдаа баруун хөл дээрээ тэнцвэрээ олоод зүүн хөлийг нуглаад зүүн хөлийн ул баруун буйны дотор талд наалцсан бие рүүгээ түлхэлцэж байхаар зогсож байгаа хөл маань идэвхтэй. За хоёр гар цэжний өмнө мөрөө чихнээсээ хол эрүү баг зэрэг ингэрлүү өөрийнхөө анхаарлыг оюун санаагаа залбирлын бясалгалын төвшөнд авчрая. За алгуурхан буулгалаа, хөл гараа сэгсэрлээ. За эндээс бүгдээрээ сандал байрлал руу шилжье. Хоёр гараа гуцсандаа шүүгүүлээд дээш нь өргөөд харц дээшээ хурануудыг үзүүрлэв. Яг сандал дээр сууж байгаа юм шиг. Ахар сүлээ доош нь чиглүүлээд хүйснийхаа нүхийг уруу руугаа татаж. Гэхдээ гидсэрээ дүүрэн амьсгална. Хөргөжлүүлээд амьсгалъя. За дээш өндөгөө босч ирээд самаст хийдэй. Нэг удаа урт гүнзгий амьсгал аваад гаргая. За одоо бүгдээрээ хошоогоо алхаад хоёр хөлөө дийлгээд за баруун хөлийн өвдгийг нуглан зүүн хөл тэнийсэн хоёр гараа алдлаад дайчин хоёр байрлал руу ирнэ. Арцэг ташаа нээсэн уртлын хөлийн буюу баруун хөл өсгөнөөс арын хөлийн ном хүртэл нэг шугамд байхаар хоёр гар маань нэг төвшөнд байна уугүй шалгая. Амьсгалъя. Мөрөө чихнээсээ хол доош суллаад. За бид нар нэг байрлал дээр 4-5 гүнзгий урт уужуу амьсгал тайвнаар аваад гаргаж байгаа. За дайчин хоёр байрлалаас баруун хөлийн өвдгийг тэнийлгээд гурвалжин байрлал баруун гар баруун шагаан дээр эсвэл шилбэний урт талд зүүн гараа дээш тааз руу сунгалаа харц дээшээ. Гүнзгий амьсгалъя. За буцаад алгуурхан дээшээ өндийлөө. Хоёр гараа ташаан дээр тавьжгаад хөлөө солбий. Энэ удаад зүүн хөлийн өвдгийг нуглаад дайчин хоёрлоо ирнэ.
За хоёр гараа алтлаад мөрөө суллаад хүзүүгээ урт толгоон оройгоороо дэш өндөр. Хөл маань идэвхтэй, булчингууд нь идэвхтэй газар руу бат бүх гიშгсэн байгаа. Бүх биеэ мэдрээд энэ байрлал дээрээ амьдраад, оршоод, амьсгалаад уусан шингий гүнзгий амьсгалаарай. За зүүн хөлийг тэнийлгээд гурвалжин байрлал эсрэг талдаа. За зүүн гар маань баруун шагааны урт талд эсвэл шагаан дээрээ баруун гар дээшээ урт сунсан, харц дээшээ тааз руу эсвэл баруун гарын хуруунууд руу харж яхаар за хоёр гараараа ташаагаа олж аваад хоёр хөлөө тэнийлгээд гуцсныхаа урт хэсэг рүү хараад зогсъё. За тэгээд урагшаа тонгойсон байрлалыг хийн. Амьсгал авахд ингэр цээж нээгээд амьсгал гаргахад урагшаа хоёр хөлөө дийлгээд тонгойно. За тэгээд хоёр гараа яг мөрнийхөө хаалтаа доор авчираад тавья. Толгой маань доошоо сул, хүнд, үзөө уурт. Өвдгөө баг зэрэг нугалж болно. Гүнзгий амьсгалахаа зогсоож, амьсгалаа төгжиж болохгүй. Нүдээ битгий анаарай. Тэгээд байрлалаа мэдрээд эндээ үлдэнэ. За хагас үндий хоёр гараараа ташаагаа бариад дээш өндөлөө. За эндээс малаа санаа буюу титэн байрлал хоёр хөлийнхөө зайг ойртуулад хурнуудыг гадагшин чиглүүлээд хоёр тишээ найгаж хөтлөө ташаагаа сайхан суллаад үе. За тэгээ хоёр гар цээжний өмнө залбирсан хэлбэрт тохоогоороо хоёр хөлөө хоёр тиш нь түлхээд хоёр гуймаан ч гэсэн идэвхтэй гарыг дотгошин түлхэж байхаар толгойн оройгоороо дэше өндөр үргэлжлүүлээд амьсгална. Хоёр гараа урдаа тавьжгаад биеийнхаа жин гарлуугаа өгч яваад алгуурхан дэше өндөй. За босоод ирье. За эндээс бүгдээрээ гуцсныхаа дээд хэсэг дээр ирээд хоёр гараа газар тулаад хоёр хөлөөрөө хоошоо алхуулад ганц. За өвдгөө буулгаад цээжээ буулгаад гидсээ буулгаад за цээжин хэсгээ өргөлөө хүүхэд могоо байл. Эндээ дахиад 4-5 гүнзгий урт амьсгал аваад гаргана. За хоёр гар дээр маш бага жин ирж байгаа. Үзүүгээрээ урагшаа урт, толгойн оройгоороо урагшаа урт, мөрөө жигнэсээ хол гидснийхаа гүн булчингуудыг ажилуулад хөлний булчингуудаас идэвхтэй энэ байрлалаа мэдрээд хайрлаад эндээ үлдээ. За хоёр гараараа газар руу түлхээд ташаагаа дээш нь өргөөд доошоо харсан нохор ирлээ. Энэ байрал дээр хэсэг хэдэн амьсгал үлдэнэ. Хоёр гараараа газар руу сайтар түлхээд нуруугаа уурт бөгөөд гიშгэн болгоод эхний ээлжинд өвдгөө нуглаад өсгийгөө дээш нь өргөж болно. Яавал танд нуруунд маань нэвтэхэн байна. Тэгээд хамраараа амьсгалъя. Мөрөө чихнээсээ хол үзүүгээ урт. За өвдгөө алгуурхан газар руу буулгалаа. За тэгээд бүгдээрээ доошоогоо өгцгөн дээрээ суугаад хоёр хөлөө урагшин сунгаад жигээд шон байрал руу шилжих байгаа. За хоёр хөлөө ээтэлгээд гурвануудыг нөөрлөгөж чиглүүлээд хоёр гараа хоёр талдаа тулаад нуруугаа урт олгоод хүзүүгээ урт олгоод толгой оройгоороо дэш өндөр гуйны булчингууд идэвхтэй амьсгал маань чөлөөтэй орж гарч байгааг мэдрээд
Ингэр цээжээ. Уш руугаа бүтэн амьсгалаад, гэц рүүгээ бүтэн амьсгалаад энд дэвлэе. За хоёр гараа дээш нь өргөлөө, урт сунгалаа, урагшаа тонгоолоо. За хоёр гар маань хаана хүрч чинь? Хөлийн 3 нод руу хүрч гин үү? Шилбэн дээр байна уу? Өвтгөн дээр байна уу? Хамгийн гол нь нуруугаа бүхтээлэхгүйгээр цэг хэвээр нь урагшаа тонгоё. Өөрийгөө хитрхи хүчлэхгүйгээр хаана байхад болохоор байна? Тэндээ үлдээ. Гүнзгий амьсгалъя. За амьсгалаа авахдаа буцаад биеийн төв рүү ирье. За тэгээд бүгдээрээ дээшээ хараад хэвтэнэ. Дээшээ харж хэвтээд гүүр байрлалыг авна. За ингэхдээ өвдгөө нуглаад хоёр гараа доош нь хөл рүүгээ явуулаад дунд хуруу маань яг хөлийн өсгийнд хүрч ихаар тэгээд алхуурхнаар арцэг ташаага дээш өргөе. За хоёр гар руугаа газар руу түлхээд эсвэл хоёр гараа ардаа уулзуулж болно. Жагтлаад хоёр гуйны хооронд яг нэг юм хавчуулсан юм шиг, блок хавчуулсан юм шиг идэвхтэй, булчингууд нь идэвхтэй ингэр цээжээ нээгээд гүнзгий амьсгалаарай. За дурууны нуглан бүрийг нэг нэгээр нь доош нь удаанаар буулгаад за тэгээд бүгдээрээ дээш харж хэвтээд хамгийн сүүлийн байрлал болох шавасана дээр ирж байна. За биеийнхаа бүх булчингуудыг сайхан суллаад газартай уусан шингэн махан бие маань газар руу хайлж байгаа юм шиг мэдрээд бүх булчингууд нь доошоо сулраад таван мах бод маань газрын нэгэн хэсэг болоод их дэлхийн нэгэн хэсэг болоод юу ч үгүй хоосон гэтээ дүүрэн тэр орших үед оршиж байна гэж төсөөлөөд энэ дэлхий дээр танд хариалагдж байгаа танд байгаа бүх зүйлийг хэсэг зуур орхиод өөрийнхөө гол цөмдөр ирье. Зүрх рүүгээ ойртъя. Зүрхээ мэдрье. Амьсгалахдаа хүчлэхгүйгээр зөөлхөн удаанаар амьсгалахдаа зүрх рүүгээ амьсгалъя. За буцаад анхаарлаа бие дээрээ авчиръя. Хоёр хөлийнхөө хураануудыг хөдөлгөөд дугуйгаараа шагаагаар гадагшин татгшин эргүүлээд тэгээд баруун тал руугаа эргээд дэшээ босоод ирье. За өөрт тухтайгаар завилж суугаад за хичээлийнхаа төгсгөлд 5 удаа ужаа амьсгалыг удаанаар төвлөрөөд хий. За завлаад эсвэл бадамлынхаа байрлалаар суусан байгаа. Хоёр гарынхаа эрхий 7% нийлүүлээд мөрөө суллаад нуруугаараа цэг суулаа. Нэг удаа гүнзгий амьсгал авч гаргаад бэлдээ. Амьсгалаа аваад гарахдаа удаанаар хоолойныхоо угаас гаргана. За ужаа амьсгалыг нийт 5 удаа өөрийнхөө хурдаар өөрөө мэдрээд хий.
дараагийн хичээлээр бүгдээрээ уулзцгаая. Хоёр гараа цэгний өмнө авчраад залбирлаа.